За өнөөдөр та бүхэндээ компостноос хэрхэн гүминий бордоо гаргаж авах талаар энэхүү бичлэгийг хүргэж байна. За хамгийн түрүүнд бидэнд компост мэдээж хэрэг болно. За бусад зүйлсийг бол та бүхэн гэртээ хэрэгэлдэг эд зүйлсээр бол орлуулж хэрэглэж болно. За ингээд гүминий бордоо хийх ажилдаа оръё. За энэ улаан торонд бол би энэ компостноос 1 литрийг хийсэн байгаа. За ингээд болд нь баг зэрэг нүх гаргаад тэгээд энэ шар цэцэг өслөг савнд 3 литр ус хийсэн байгаа. За үүнийг саяхан энэ улаан торонд хийсэн компостн дээр асгаж өгнө. Баг багаар ингээ асгаж өгнө. За ингээд бол энэ тавгнаас хальж компостн дагуулгадах гүминий шингэн бордоо маань ялгарч байгаамаа. За цааш шиг тийм хүрэн шингэн ялгарч хэвээр. За хэмжээний хувьд бол энэ шар савнд бол 3 литр ус хийсэн байгаа. За одохгүй та бүхэнд ойртуулж харуулнаа. За ингээд гүминий шингэн бордоо маань бэлэн болж байна. За үүнийг 5 литрийн цэвэр усны савнд юулээд авчия. За ийм хар цай шиг ийм шар хүрэн шингэн гарнаа. За энийг хэрэглэхдээ 1 литрийг аваад тэгээд 10 литр усанд найруулна. За ингээд цэцэг хүнсний ногоогоо гүминий бэлэн болсон бордоогоор ордож болно.